Аав одоо надад зориулсан нэг дуу байдаг. Аавда хүрээд иргээд тэр дуунд ер нь аав надад хэлхийг хүссэн бүх үгсээ хэлсэн. Ер нь ирээдүйд ийм хүн бол одоо цагтаа ер нь яг ийм бай гэд. Аавда биелээ дүнэгчдэн минэгээ тэгрэссэн бидгийн нэгэнтэй гис чаргад авчиж минэд бидгдэж баясгалсан. За Шимэнүү намайг Хатанбаатарын төгөлдөр гэдэг 18 настай. За манай аавыг Айстопи хаги гэдгээр нэлээд олон мэднэ. Чичсэн авахондоо журган чөлөө зоодог байсан. Чамгаад хөдөлгөөс сэтгэл дотор би үргэлж яасан. Энэ үгүй шамаг боцсон дараа удаа хүлэн зөөний сайдаг цагийн айсаар намайг хүлэн зүрхэн чам. Тэгээ аавд хоёрын сайхан дурсамжуудаас их юм бол 13 онд надад зориулж аавдаа өрөөд иргээд дууж тэрэн дээр л ер нь баг миний тод сандыг хамгийн гоё дурсамжууд гэсэн баха. Монголын одоо баг поп үүсгэн байгуулагдаад тэр Айстоп ч бас хамгийн шилдэг хамтлагт ордон шүү дээ. Тэгэхээр ер нь аав Айстопт байсан гэдэг Айстопи хаги гэдэг ер нь хүмүүс айгу нэг тийм хүндэтгэлтэй нэг тийм гоё нэг юм айгу гоё харилцаагаар ханддаг. Ер нь айгу бахархал төрдөг. Аав нэг нуруунд дээр нэг хас тэмдэг хийлгүүлчихэд иржсэн маань шин шивээс хийлгүүлчихэд ер нь жоо халамцуугаар орж ирж. Сэрүүч нөгөө нэг эмээ өвөө гэдэг нөгөө тусдаа нөгөө хоёр гэр дэмдэрдэг байсан. Тэгж байгаа заав согтоо орж ирээд минийгөө хаанагаа маанаа ингээл намайг ирхлүүлж байгаа л нэг цуг авч унтчихсэн. Тэр ер нь айгу бас нэг тод үлдсэн дурсамжуудын нэг. Ер нь аав гэдэг хүний орон зай амар том. Ер нь лав байхгүй бол амьдрах хэцүү шттэ. Үеэс л тэгэл хэцүү байд ш та орж ирээл бодогтол. Ер нь жоохон хэцүү. Аавын орон зай амар өгүүлэгдэн сан хэцүү. Ялалх нэг бүр жоохондоо 5 настай 6 настай үед алдсан болохоор ер нь жоохон санах тохиолдол ер нь байнга. Ер нь аавын орон зай маш их өгүүлэгдэнэ. Ер нь аавыгаа санахаараа дууг нь, клипийн, шүлгийн энэ эдийн л ер нь байнга хардаг. Надад яг ийм зүйлийг захиж үлдээжтэйгээ маш ихээр бодно. Миний бодол ингэж болохгүй гэж үгээс хэн хайж байхгүй. Энэ чиний гэрчүүд өрмөн эцэг хайж сандахгүй. Энэ зам биш бол миний хөө зөв замаас миний үр аав. Ер нь л ээж бол баг аавын орон зайг хамгийн их нөхсөн. Ер нь баг миний одоо баатар гэж хэлэхэд зөв. Гэтэ ээжээсээ ер нь гадаадд байдаг байсан болохоор ер нь жоон зайтай хвчлэр эмээ өвөө хоёр дээрээ л илүү гэсэн. Миний зорж яваа зорилго гэвэл аавынхаа хийж чадаагүй олонд хүрээгүй маш гой дуунууд үүдэг. Тэр эдийг бүгдийг гоё олонд үргээд мэдээж дуучин л осын хит болохыг хүсэн. Тэгээ тэр эдийг маш чанартай дуу болоод хийхийг хүсдэг. Тэгээ өөрөө яг хувийн карьертай гэвэл маш амжилттай ер нь олон хит дуу хийх ер нь хүсдэг. Ер нь зорж яваа хичээж байгаа. Надад сэтгэл бүгдийг боддог дуутай. Жаргалтай цаггүй хүүхэд насыг санагдуулдаг. Хаяа инээдэг гэсэн бүгдийг сэргээдэг. Хэнийг хавьяатай шүнүүд мэс сунгас сэтгэлтэй. Харууд хуруудаг. Цогтонтой цаггүй болгож цоотдаг. Нэг цоотдаг. Одоо зуруудаг. Дотор хатаагүй хамаанаар тавраадаг. Ахын бич багсаг ухадаг. Гарын үсэг зуруудаг. Нүбэ суруудаг. Баяр баясаг давчиг мөтөр татраас чутаа. Бог ах хамгийн холбоотой. Дараа нь тэгээд зөрг ах байна. Зөрг ахыг хүмүүс мэдхгүй байдаг. Анхны гишүүдийн нэг зөргөө гэдэг. Тэгээ бадгийн ах байдаг. Ер нь бүгд л айгүй ойрхон дөө. Залгаал яаж нээж нэгээд. Оргил ах одоо бурхан болсон манай. Бурхан болооч оргил ах. Оргил ах л ер нь байн залгадаг гэсэн өдрөө. 7 хоногтой 2 3 залгаал. Ахын энд месситэй хөлбөмбөг тоглож нэг цаачаа нэт мэрдэг гэсэн. Ер нь айгүй мундаг хүмүүстэй. Айгүй их баярлдаг, бахархдаг. Аавын орон зайг нөхөж явж чаддаг. Хүмүүс ингээд одоо тогоон дотор ороод харьцаж үзээгөө зүгээр нь олонний танил гэж нөгөө гадуур хардсан шүү дээ. Зүгээр яг тийм нүдээр хараад жоох муухай ороод. Яг ингээд тогоон дотор ороод ингээд харьцаад үзвэл маш зөөлхөн. Тэгтээ айгүй хөөрхөн нэг юм. Ер нь барыг муухай хэлэхгүй гоёор хэлэхэд нэг юм жоохон хүүхэчгэл хүмүүс эдэн штэ. Томоогүй. Тиймэр хүмүүс эдэг. Ер нь маш их хүнд туслая гэсэн сэтгэлтэй, хитрхийг цайлган сэтгэлтэй. Ер нь яаж ч байгаа л нэг хүн тусалж гаддаг. Тиймэр хүмүүс эдэг. Саяхан аавынхаа цаг гэд
12 онд бичиж дутуулдсэн дууг нь гүйцээгээд маш давгүйгээр миний хувьд бол маш гоёор дуусгасан. Надад сэтгэл бүгдийг бодог дуутай жаргалтай цаггүй хүүхэд насыг санагдуулдаг хаяа инээдэг гэсэн бүгдийг сэргээдэг нэгнээс хавьяатай чүнүүс сунгас сэтгэлтэй харуул хуруудаг зовдонтой цаггүй болгож зовдоодаг нэг зүдэ дуудаг одоо зуруудаг дотор хатаа чухаманаш тавраадаг ахын бичиг багсаг ухавдаг гарын үсэг зуруудаг нүбэ суруудаг баяр баясаг дамжиг мэлдэг татараш чутаа ийснэ чивэ зүч чаагууны зэвдэ Хоёр дэвтэр байдаг. Тэр шүлэгнүүдийг ер нь дуу болгоё гэж боддог. Гэтэ нөгөө нэг яг нөгөө орчин үеийн нөгөө нэг дуунууд одоо нөгөө нэг аюуттай, одоо битүүдтэй жоохон нийцдэггүй яг нөгөө тухайн old school чанартай. Нэг тиймэрхүү үгнүүд бол зөндөө байдаг. Одоогоор миний тавьсан зорилго гэвэл би Соёз дороод жүжигчний ангиар явъя гэж бодож байгаа. Тэгээд жүжигчин хийхээ хажуугаараас урлаг уран бүтээлээс тэгээ хажуугаарнаас ингээд хөрхөн хийгээд явбалаас боломжийн гэж бодоод ер нь аль болох урлаг тал руугаа л чиглэж байгаа. Үрдэ тангарах түүхтэй нэг хүсэл битэрдэг тууштай зүтгэдэг адны гардаг зовлон давдаг жаргал үсдэг найзууд хамгийн шилдэг бидний нөхөрлөл хаанчаа миний нөхөрлөл. За манай ер нь жоохносоо ер нь цирктэй аюу сонирхолтой. Ер нь циркчин байсан акробат одоо нөгөө жонглер ер нь циркт хийж болох байсан бүхэл юм хийдэг. Тэр бараг хамгийн аюултай зүйлсийг хийдэг гэсэн. Тэгээд циркчин байж агаад болоод аав эхлээд лам болъё гэж үзээд тэгээд лам одоо болохгүй юм байна гэж одоо шууд бүжгэлж эхлээд. Тэгээд эмээ өвөө хоёр одоо чи урлаг талдаа явахгүй хориод чамайг одоо ингээ явуулахгүй гэдгсэн чи аав зөрсөөр хагаад бүжгэлж эхлээд тэгээд бүжгээсээ дуучин болоо. Тэгээ ер нь цаашлаад дуучин болж явсан. Одоо ер нь би цаашдаа ийм ундаг аавынхаа нэрийг маш өндөрт гоё өргөж явна. Тэгээд гэр бүлийнхэн агаа нэ эмээ өвөө ээжтэй тэнгээс харж байгаа таад нь харж байгаарай. Хүн чаднаа. нэгнээс хавьяатай чүнүүс сунгас сэтгэлтэй харуул хуруудаг зовдонтой цаггүй болгож зовдоодаг нэг зүдэ дуудаг одоо зуруудаг дотор хатаа чухаманаш тавраадаг ахын бичиг багсаг ухавдаг гарын үсэг зуруудаг нүбэ суруудаг баяр баясаг дамжиг мэлдэг татараш чутаа ийснэ чивэ зүч чаагууны зэвдэ